Гурван хөрсүүд дотор 3 дэд хэмжээнд байна. Нэг нь хаалган, тэгээ хөрөн, тэгээ цайр. Тэгэхээр энэ хөрсүүд үндсэндээ хар хөрөн хөрсүүд зандарч байгаа гэж ойлгож байна. За тэгээд эндээс одоо хөрсөн ер нь үе дахрын зүсэл ингээд тодорхойлсон гэдэг үгс юм бол та бүхэн аваад үзэхдээ нэг ийм бүрэн хөрстэй газар юм аа гэвэл үе дахрын профилийн одоо дотор үе дахр бол А үе дахр байна. Б үе дахр байна. Тэнд бичсэн байгаа шүү дээ тийм ээ. За Б болоод С үе дахр асуулмал байна. Энэ тав юм байна. Тэгээд ер нь С үе дахр байгаа юм байна. Карнатыг бид яаж мэдээж наасны усандаар одоо үзээд байгаа. Тэгэхээр энэ бол тэнд бол бид үзсэн. Энэ үзээгүй нөгөө наасны усанд явж байгаа тийм ээ. Тэгээд тэргээр маргааш үзье. За тэгээд энэ хөрөн өнгөл бараан, ер нь бараан өнгөтэй. Тэгээд ялцсан хөрөнгөлийн хувьд бол 3.5-аас 5%тай. За ялцсан үе давхрын зузаан 16 см. Өсөө нэмгэн байж болно гэж 8 см. За их зузаанда 25 см байна. За ингээд Б үе давхрын зузааны тэргээд ингээд явах юм бол тэнд харагдаж байгаа зүйлүүд байна. За энд нэг одоо манай лабораторич тодорхойлоод байгаа нийт хөрс судлалын номууд дээр яваад нэг зүйл бол юу байх вэ гэхээр хөрс судлаачдын анхаас юу байх вэ? 100 г хөрсөнд одоо нөгөө шингээгдсэн сургуудын нийлбэр гэж. Тэр бол А үе давхрын 15-аас 20 мг эквивалент байдаг. За өшөөний одоо хэрвээ хагас хөрстэй бий байх гэсэн үг ярьдэн шүү тийм ээ. Хэрвээ урлагийн орчин бол одоо гол ойлголт шүү дээ. Урлагийн орчин энэ хөрсөнд бол энэ дээд хэсэгтээ саарна, доош тусмал хөтлөх шинжтэй илэрдэг. За механик бүртгэхүүний хувьд бол хөнгөн шал үзэх хэлсэн чинь цааш. Ийм одоо хөрс байна гэж. За уулын хөрөн хөрс бол ерөнхийдөө А үе давхраас залгаад Б үе давхар эсвэл одоо Б карнаттай үе давхар. Ердийн үе давхар байж болно. Эсвэл Б карнаттай байж болно. Тэгээд Б С хослмол үе, тэгээд С карнаттай үе. Хэрвээ Б С одоо хослмол үе бол ерөн С үе давхартаа бас карнаттай илэрнэ. Олон одоо төсөлтийн дунд ийм одоо зүйл тогтол ажилладаг. Гэхдээ заавал ийм байх гэсэн үг шүү. Энэ бол ерөнхий нийтлэг хөрсөн дээр гарах одоо шинж юм. Энэс арай өөрөөр зүгээр одоо карматугаар АБЦ үе давхар байдаг үсаа. За үе давхар бол хар хөрснөөс арай нэгэн. За хамгийн зузаан 20 см. Ялцангийн агуулгын дээр ялдаг. Ялцсан бол 2-оос 3%тай. За ерөөсөө нэг юм би хичээл орчуулалтаа хэлсэн байна. Ерөөс олон хөвшөөрийн хөрснүүдийн ялцангийн агуулгын дээр хар шорон хөрс гэж бий. Хар шорон хөрс нь 5-аас 10% ялцсантай тийм ээ. За тэгээд хар хөрөн хөрс бол 3-аас 5%. Юу нь болохоор хөрөн хөрс бол 2-оос 3. За тэгээд цайвар хөрөн хөрс бол одоо 1.5. За өсвөл 2 хүртэл. Тэгээд говийн бор цөлийн сар хөрс бол 1-9